цаг болжээ. За тэгэхээр бидалт бол одоо 3-7 хоногийн хугацаанд үлдчихэж байгаа 3-7 хоногийн хугацаанд хийх ёстой. За тэгэхээр бидний одоогоор үзсэн байгаа юм гэх юм бол энэ CFA-гийн level 1-ийн volume 1 буюу Quantity Method and Ethical стандарт гэсэн энэ номыг бол ерөөхдөө талаас дээш нь бол үзсэн байгаа. Ерөөхдөө энэ ном бол 3 study sessionтэй. Тэрний 2-3-ыг нь үзээд дууссан байгаа. Эсвэл 6-аас 13 дугаар хийдэг үзсэн байгаа. За тэгэхээр энэ үзсэн мэдлэгийн хүрээнд 40 онооны бидалтын. За бидалтыг бол энэ миний бичсэн энэ Word template-н дээр өөртөө биччих юм аа. За эндээс нэхлээр нэрээ бичээд оюутны код бичээд 40 оноо гэдэг бол илүү нэмэлт боломж олгож байгаа гэсэн үг. Одоогоор та нар Classroom-ийн grade хэсгээс дүнгээ харах юм бол нийлбэрээ ингээд бодож үзэх юм бол явцын шалгалтын өдөртөг нэмэгдээд баг нэг оноо нэг 50 60 төгсгөө юм шиг үлээ. Тэгэхээр 40 хүртэлх онооны бидалтаар авчих юм бол баг 100 авах боломжтой байгаа. За тэгэх юм бол заавал 30 онооны шалгалт өгөхгүй байж болно. Оноо шаардлагатай бол бидалтаа хангалттай хийж чадаагүй бол бас шалгалтаа заавал өгөх хэрэгтэй. За тэгэхээр хэр сайн хийснээсээ хамаарат 40 хүртэлх оноо аавна гэсэн үг. За яаж хийх вэ гэхээр за би нэг юм гол нэр томьёонуудыг бичсэн байгаа. За тэгэхээр эдгээрийг ойлгосон гэдгээ баталж харуулах хэрэгтэй. За яаж ойлгосон гэдгийг баталж харуулах вэ гэхээр энэ нэг томьёо болгон дээр нэг бодлого өөрөөсөө зохиогоод за тэрийг өөрөөсөө бодно гэсэн. Тэгэхээр бол тэр томьёо бол заавал тийм хүнд юу байх шаардлага байхгүй. Зөвхөн л яг энэ томьёог ашиглаад тэр бодлого шийдэгдэх байх хэвээр. Тэгэхээр хүн оюутан болгон тусдаа өөрөөсөө гэсэн кейс маркийн бодлогоодыг зохиогоод хийнэ гэсэн. Одоо жишээлх юм бол энэ темплейтэн дээр хийчихнэ. За энэ хэсэг нь ингэ байж байна. За тэгвэл 6 дугаар онцлогын үгэнд буюу мөнгөний цаг хугацааны үнцийн гэсэн энэ сэдвийг ийм зүйлүүдийг мэдсэн байх шаардлагатай. За тэгэхээр энэ дээр нэг бодлого бичиж явах юм бол өөрөөсөө зохиоч. За энэ бол мэдээж мөнгийг ингээ хөгөөр болох юм бол ирээдүйн үнцийн хэд болох вэ гэдэг зүйлийг олох хэрэгтэй. Олдог байх хэрэгтэй. Бодлого нэг ч юм. За ингээ дөрж өгдөг хүн. За илүү бодлогоос жоох юу байвал бодит амьдралтаа илүү ойрхон байв. Том мэдээлэл авч ажиллахдаа бодит амьдралтаа ойрхон тийм мэдээлэл авч ажиллах зүгээр. За дөрж бодолтой хөгжлийн гэнт жилийн 13 хүүтэй хийсэн бол 5 жилийн дараах за энэ за тэгээд орно бодолт очоод за бодолт бол ойлгомжтой. За 5 жилийн дараах үнцэн бол би зүг за энэ бодолтыг хийнэ. Тэгэхээр бодолт бол 2 файлаас бүрдэх юм. Нэгдүгээрт бол энэ дээр бичсэн өгдөл бодолтоо дээр бичиж тайлбарна. Тооцоол хийх юм бол бүгдээр харна гэсэн юм. Одоо томьёо графиктай ажиллах учраас тэгэхээр нэг Excel файл стагаа явах хэрэгтэй. За тэгэхээр сайн бодолтын хувьд бол тэ бодлого маа айлуулах тексттэй бичвэл амар надад шалгах гэсэн. За бодлого нэг за өнөөгийн үнцэн ирээдүйн үнцэн за бүр ингэ бичвэл амар юм уу? Өвдүүд ихлэ бичнэ. 500 мянга. За хүүг
За энэ 105. За бидний олох систем болохоор PV ирээдүйн үнцэн. За энийг хурцган. Үүний том зэрэг. За тэгэхээр энэ тоо болж байгаа. За ингээд нэгдүгээр бодлогыг өөрөө зохиолоо. Тэгээд тэр бодлогоо бодчихлоо. Энд дээр ингээд өчлөө. За ингээд дараагийн нийлмэл хүү бодох бодлогоод. За тэгэхээр энэ бодлогуудаа зохиохдоо бол мэдээж номон дээр үтсэн зүйлүүд байгаа. Яг төстэй кейс юмнууд байгаа. Тэдрийгээ бүр санаа орж ирэхгүй хам болвол одоо жишээ нь иймэрхүү энэ кейсүүдийг жоохон монгол төр буузгаад жоохон өөрчлөөд тэгээд хийгээд байна гэсэн болж байна. Одоо энэ жишээ ч юм уу те. За тэгэхээр ерөнхийдөө бол ингээд хийх ерөнхий зарчим бол иймэрхүү байдлаар хийн. За тэгээд цаашдаа бол одоо энэ дээр бол ингээд энэ бол ингээд дандаа нэг тус бүрт нэг бодлого л зохиохгүй бол босгүй салангад юмнууд байгаа. Хоорондоо нэг холбоотой юмнууд байхгүй. Хоорондоо холбож олно гэх юм бол одоо жишээ нь энэ хоёрыг холбож болно. Энэ бол анютигийн ирээдүйн үнцнийг олддог юм байна. Анютигийн өнөөгийн үнцнийг олддог юм. Энэ хоёр дээр бол нэг кейс гэж болно. Тэгээд нэг нь ирээдүйн үнцнийг олдог, нөгөөх нь өнөөгийн үнцнийг олдог. Нэг мөнгө өсөлт болж байгаа гэсэн. За мөн энэ хоёр дээрээс болж болно. Анюти биш яг хугацааны үе тутамд өөр мөнгөнд хийдэг юм хамт мөнгө өсөлт бол анюти гэхгүй зүгээр мөнгө өсөлтүүд гэдээ ярьж байна. Энэний ирээдүйн үнцнийг олдог. Тэгээд энийхээ буцаагаад өөр төвшөнд өнөөгийн үнцнийг олдог. За ийм байдлаар за энэ дээр бол харин цэвэр өнөөгийн үнцийн за тэгээд дотоод өгөөжийн төвшин IRR 2 дээр бол нэг бодлого зохиолж болно. Өөрөөсөө нэг мөнгө өсөлтүүдийг нэмээд Excel дээр NPV гэсэн пункт өсөж байгаа, IRR гэсэн пункт өсөж байгаа, эсвэл томьёогоор бичиж бодсон юм шиг болно. За мөнгөөр жинсэн цаг хугацаагаар жинсэн хоёр дээр бол нэг өгөгдөлтөй бодлого зохиож болно. За энэ дээр бол яг хувьцааны нэг за гол компани 19 оны 1 сарын 1-нд хувьцааны үнэлгээг хийдээсээ тэрийг энэ дээр тавилаа. Тэгээд гол компани тайлангаас нь ногдол ашиг нэг ч хувьцаанд хэдэн төгрөг таасан тэрийг бол DG оронд оруулууллаа. Одоо 20 оны 1 сарын 1-нд хэд болсон юм. За тэрийг ингээд бичээд энэ нэг жижиг юм бодлого гаргачих болно гэсэн үг. За цааш дараагийн статистикийг бол илүү нэг өгөгдөл олоод тэгээд энэ дээр бүх юм хийчихвэл илүү хамаар гэсэн үг. Нэг валютын ханшны өгөгдөлчүүд юм эсвэл бол хөрөнгөний биржийн сайт руу ороод хувьцааны өгөгдлүүдийн ханшийн мэдээллүүдийг авч болно. Ханшийн мэдээлэл дээр хийж болно. Эсвэл бол ханшийн мэдээлэл дээрээс нь өгөөжүүдийг доод өгөөж дээр бас хийж болно. Яаж юунаас авах вэ гэхээр жоох байхгүй. Сонирхолтой сайтнууд энэ. Миний алжны компани i2 гэдэг компани сонгож байна. За тэгэнгүүт одоо ингээд сүүлийн 3 сарын 11-ээс 4 сарын 7-ны хооронд ханшийн мэдээлэл байна. Энд дээр дарлаа save Excel-ээр татчих авлаа. За ингээд ханшийн мэдээллүүд нь ингээд хувьцааны ханшин нэг хувьцааны ханшин волюм юм байна. Тэгэхээр энэ хоёр дээр хоёулыг хийчих болно. Ягаад гэвэл хоёр төвөр гарвал бас хэрэгтэй. Хэрвээ корреляц бодох хэрэгтэй харуул хоёр хоорондоо холбоотой юм байх шаардлагатай. За тэгээд илүү яг санхүүгийн чиглэлийн өгдөл авал амар энэ Sharp-ийн харьцаа тэгээд энэ semi-variance эдрийг бодоход илүү утга нь ойролцоо төгтөг.
нь ойлголт өгч байгаа илүү утга учиртай бодлого болно гэсэн үг. За дараа нь магадлалтай холбоотой бол нэг үндсэн хэтгийнүүдийг бичих хэрэгтэй болсон байна. Тэгэхээр ямар нэгэн үзэгдэл гэсэн юмыг тодорхойлъё. За тэгэхээр үзэгдэл нь бол юу ч гэж болно. Нэг ч хугацааны ханш тэдээс дээш байх, тэдээс доош байх гэсэн үзэгдлүүдийг тодорхойлоод за тэгээд тэрнийхээ магадлалыг нь эмпирик аргаар юм уу, сүбжектив аргаар юм уу, сонгогдсон магадлалуудын аль нэгэн аргаар тухайн үзэгдлийн магадлалыг тодорхойлоод за эхний энэ хэсэг болно гэсэн үг. Дараа нь ямар нэгэн хоёр биенээс хамаарсан нөхцөлт хоёр үзэгдлийг зохиогоод тэгээд нэгийнх нь биелэх үед нөгөөгийнх нь биелэх магадлал гэдэг нөхцөлт магадлалыг бодно гэсэн үг. Жишээлбэл засгийн газрын бондын хүү 5-аас дээш хувьтай байх үед говь компани хувьцааны өгөөж жилийн 10% байх магадлалч гэдэг юм уу. За ийм байдлаар ингээд зохиочно. За тэнгуүтээ түрүүний хоёр үзэгдэл дээр нэмээд тэр хоёр үзэгдлийн аль нэг нь явагдах магадлалаа ингээд зохиож болно. Тийм бол тус бүр явагдах магадлалуудыг ямар нэгэн эмпирик юм уу субъектив сонгодог аргуудаараа магадлалууд нь олцсон байгаад тэгээд хоёулаа зэрэг явагдах магадлалын үзэгдлийг бас бодож олоод за тэгээ энийг ашиглана. За мөн гүйцэтгэх магадлалын томьёо гэж байна. Сүүлийн энэ дөрв дээр бол санамсаргүй хэмжигдэхүүний хүлэгдэж явдаг. За вакцины хүлэгдэж буй өгөөж энэ хоёр бол баг адилхан томьёонууд гэж ойлгож байна. Энэ хоёр нь адилхан байж болно. Тэгэхээр энэ дээр нэг кейс аваад магадгүй вакц аваад сонгож бол амар 2-3 хувьцаантай вакц 2-3 компани хувьцааны өгөөжүүдийг мэдээлэл үүсгээд 3 активтэй вакц үүсгээд вакцийнхаа дундаж өгөөжийг вакцины дисперсийг за ингээд бодлож байна. Дисперсээс нь язгуур аваад стандарт цалтай болж байна. За дархалтан дээр бол би тийм айх гэх даалгаваргүй зарим лог нормал дархалт, чиг дархалтууд хэмжлэн хэрэгцээгүй гэж үзсэн ийм дархалтуудыг оруулах байгаа. Зөвхөн яг бином дархалттай холбоотой нэг юм бином модон зав гэж үүдэг. Хугацааны нэлгэн дээр бол яг юун дээр хэрэглэгддэг ийм зав байгаа. За тэгэхээр энийг бол ном дээрээс харж чад бичиж болно. Ном дээр нэг жишээ байгаа. Энэ шиг хугацааны өмнө дээшээ даашаа болох магадлалууд. За ийм модон загварыг зураад энийг өөр дээр ийм гэдэг шүү дээ. Энийг ашиглаж зүгээр эдрийг ашиглаад энэ нэг модон hierarchy энийг ашиглаад хийгээд тэгээ өөртөө хідэн салан хүчтэй байх юм. Хідээс дээш доош болох юм. За нэгс утга учиртай юм болгоод тэгээ нэг кейс маркет хийчихнэ гэсэн үг байна. За мөн түрүүний энэ дээр авсан статистик ямар төвөр авсан болвол тэр төврийнхээ хэвийн дархалтай гэж үзээд хэвийн дархалт ашигласан ямар нэгэн бодолт хэрэгтэй. Яг ямар бодолтууд вэ гэх юм бол санаа авах гэсэн дээрээс харчих болно. Application гэсэн normal distribution гэдэг дээр байна. За энэ шиг гейм жишээ хийж болно. Тэдээс дэш орно. Тэгээ normal дархалтын ийм county-д утга юм. Энэ county-д утга Excel дээр жишээ нь normal дархалтыг norm стандарт хэвийн дархалт бол norm зэрэгс тест гэдэг. Ингээд утга бодох. За ингээд хоорондоо уялдаатай юм хийвэл зүгээр олон одоо өгөгдөл ашиглах шаардлагагүй. Хоорондоо уялдаатай нэг юм авчвал амар. За 11 дээр бол төвөрлөх. За тэгээ үнэлэх гэсэн юм зүйл байна. За тэгэхээр энэ дээр бол давхраа төвөр бол санхүү дээр илүү өргөн ашигладаг гэж номдэр бичсэн байгаа. Тэгэхээр тэн дээр давхраа төвөр сонгож авах. За тэгээд давхраа төврийн давхаргуудыг ямар шинжүүрээр сонгож авах вэ? За энийг яг санхүүгтэй холбож тийм жишээ гаргах хэрэгтэй байгаа. За тэрийгээрээ тэгээд хэрхэн төлөвлөгөө гаргаж төврөө явуулах юм бэ гэдэг төлөвлөгөө гаргаад бичих хэрэгтэй. За энэ бол илүү кейс маркийн бодолт болно гэсэн үг.
За дараа нь төврийн дархлалтыг ашиглаад төврийн параметруудыг үнэлнэ гэсэн үг. За жишээлбэл төврийн дархлалтын хувьд төврийн дундаж гэж нэг байх хэвээр. Тэгээд төврийн стандарт алдаа гэж байх хэвээр. Тэр хоёрыг үнэлээд за цэгийн үнэлэлт интервал үнэлэлт хоёр хоорондоо холбоотой. Тэгээ энэтэй холбоотойгоор интервал үнэлэлттэй холбоотой төврийн хэмжээг тодорхойлох зүйл үүсдэг. За тэрийг бас ашиглах гэсэн үг. За таамаглал шалгах бол бас энэтэй төстэй. Энд дээр энийг төвөр аваад үзчих юм бол тэрнийхээ хувьд яг энэ таамаглалуудыг аваад. Тэгэхээр энэ дээр бол хоёр их олонлогийн хувьд эхлээд нэг их олонлогийн хувьд таамаглал шалгах гэсэн бол энэ дээр дахиад хоёр их олонлогийн хувьд шалгах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр аль болох хоёр хувьцаа ч юм уу хоёр ийм төвөр авчих юм бол хоорондоо жоохон төстэй тийм хоёр төвөр авчвал их зүгээр. Тэгэхээр анханасаа бодохдоо ямар хөө юм хийх вэ гэдэгтээ аюу сайн бодоод аль болох цөөхөн гаднаас авах үйлдэл ашиглаад бага илүү хооронд нь уялдуулсан байдлаар хийвэл амар гэсэн үг. За техник шинжилгээ. За сүүлийн сэдв байгаа. За энэ дээр бол энэ дөрвөн график бол нэг хувьцааны ханш авсан мэдээлэл дээр энэ дөрвийг бол заавалж бичих ёстой. Тэгэхээр Монголын хувьд нөгөө хувьцааны ханшийн мэдээлэл маань болохоор одоо жишээ нь энэ графикийг байгуулахад нээлтийн ханш, хаалтын ханш гэсэн ийм мэдээллүүдийг заавал авах хэрэгтэй. За тэгжиж болохгүй бол яг хуу гадаадын хөрөнгөний биржийн өгөгдлийг авчиж болно. Тэгэх юм бол бас амар. Ариу өгөгдөл нь цэвэрхэн байж магадгүй. За тэгээд энэ хоёр дээр зөндөө олон зүйлүүд байгаа. Ямар нэгэн тренд ажиглагдах нь яг энэ дээр ямар зүйлийг авч үзсэн тэрийнхээ графикуудыг нөөлөх юм бол тэн дээр тренд байна уу, өчлөг байна уу, ямар нэгэн паттерн үгүй хээ байна уу, тэгээ нэг head and shoulders гэх шиг тийм хүмүүс байна. Тэгээ байх юм бол тэрийг өөрсдөө зургаар зурчих хэрэгтэй болж юм бол график дээр нэмээд paint ашиглаад ингээд жижиг юм хэмжээтэй юм зурчих хэрэгтэй зураас. За техник индикаторыг бол яг үхээр энэ хэдийн аль нэгийг жишээ нь movie average-ийг өөрсдөө боддог юм уу эсвэл Bollinger Band гэдгийг боддог юм уу. За энэ дөрвийн аль нэгийг бодоод. За тэгээ ийм байдлаар ерөөхдөө бол өчөө нэмэлт асуух юмнууд байвал коммент бичиж болно. Цаашаа бас 7 хоногт нэг өдөр гаргаад нэг өдрийн нэг тодорхой нэг цагт тийм видео Google Meet гэх нэг юм байгаа. Тэрийг ашиглаад асуулт хариулт тус явуулж болно. За энэ дээр би урьдчилаад 2-3 хоногийн өмнө тэдний тэдэн цагийн хооронд гэдэг видео кол хийж болно. Нэг Google Meet ашиглана гэдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо асууж болно шүү. Саргийн видеалтаа сайн нэрээ 40 оноо явж аль болох дээр 40 оноо авахыг хичээгээрээ. Тэгэх юм бол шалгалт юм дээрээс чөлөөлөгдөх боломжтой шүү.